Тэгвэл цогццээ чиний ирэхэд хэдэн үнэтэй байсан бэ? Цогццээ намайг ирэхэд нэг 4000 орчим хүн Одоо байсан. Одоо бол 20,000 хүн. 5 дахин байсан шүү дээ. Газар мазар тэр үедээ яаж авч ирсэн? Тухайн үед бол газар ер нь бол цогццээ дээр газрын үн өндөр. Газар Тэр үед гайгүй байсан уу? Тэр үед ер нь үнэтэй байсан. За 10 хэдэн жилийн өмнө ч гэсэн тэгэл төв дотрын Аз зэрэглэлийн газрууд бол 100-аас 120 сая төгрөг үнэтэй. Нэг танайх анх ирэхдээ газараа яаж авч ирсэн? Манайх бол тэр өмчлөлийн газраа шууд өнгө авсан. Одоо тэр газар чи хэдэн төгрөг болох вэ? Одоо тэр газар маань нэг 50 сая төгрөг. Тэгвэл хочсон юм. Тэгэл өөр газар тий. Юу яа гэм үү? Энэ замын тухай яриад байна л да. Энэ яг энэ нөгөө 2-3 км гээд байгаа. Энэ тавцсан тий. Энд чи болохоор юу гэлээ? Анх энержи ресурс бариад. Тий, анх л энэ чинь ер нь бол энержи ресурс байгуулсан энержи ресурс хийсэн зам багхгүй. Хэдэн километр лээ хэлбэр. За энэ чинь одоо эндээс эхлээс нь тэг 250 км, 256 км үргэлжлэх. Энэ нөгөө Монголоос гарч байгаа бүх нүүрс энэ 5-7 энэ хавьяас гарч байгаа бүх нүүрс энэ байгаа. Тийм, бүх нүүрс тээврээс яг энэ урд гашуун сухад авцамаар явж байгаа гэсэн үг. За гашуун сухад авцам маань бол одоо ирэхлээр ухаан удгаас ганц модны чиглэлд байрлаж байгаа гэсэн үг. За энэ зам маань бол одоо Эрдэнэс 5-7-оос болон энержи ресурс орон нутгийн 5-7 гэсэн үг. 3 орон 5-7 нүүрсийг урагшин зөөж байгаа гэсэн үг. Нэг машин хэдэн төгрөг төлдөг гэлээ явах. За нэг машин маань одоогоор гашуун сухад авцамаар нүүрс тээвэр хийхэд 720,000 төгрөгийн. Өдөрт хэдэн машин явах вэ? Өдөрт 1000 машин явлаа гэж бодоход 720 сая төгрөг Эрдэнэс Монгол руу орж байгаа гэсэн. Энэ өөрөө Эрдэнэс Монгол хариуцаж Эрдэнэс Монголоор явж байгаа зам. Засвар масраа хариуцсан. Тийм засвар. Тэгээд засвар арчилал замын юу бол маш муу. Тэгээд тийм стандарт зам бус замаар л явуулаад байгаа юм. Тэгээд энэ ч бас ямар ч сан жирийн замаас 4 дахин ачаа даад гэл юм байна. Тийм даа. Ачааллын үед бол даацын зам баггүй. Ер нь бол яг нэг 100 тоннууд нүүрсний үн жишээлхэд хятад унлаа монлаа гэхэд та нарт мэдрэгдэх үү? Мэдрэгдэнэ. Яах вэ? Нүүрс тээвэр юм ханшин болоод ирнэ. Тийм байна. Тээвэр. Шууд тээвэрлэлтийн ханш маань унана гэсэн үг. Та нарын ажлын оргил үе хизээ байсан бэ? Хэдэн он байсан бэ? Бидний оргил үе хамгийн баян байсан үе. За одоо 18-аас 23 коронавигийн ковидын үед бол сайн байсан уу? Ковидын үед бол супер байсан. Тэгэхэд чи ч урд нь банкнд ажиллаж байсан юм байна шүү дээ. Жишээлбэл чамд ч юм уу яг цогцлтгийн иргэдэд яаж мэдрэгдэх вэ? Маш ихээр мэдрэгдэнэ. Нүүрс тээврийн ханшууд өсө шууд нөлөөлдөг гэсэн үг. Тэгээд нүүрсний амжиргаа тэгээд худалдаа авах чадвар хүмүүсийн одоо нэг ирж очих явах гэж ерөөсөө хөл төр болчихоо. Одоо ямар байна? Ямар үе вэ? Одоо бол уналтын үед байж шин. Тээврийн ханш шинж байна уу? 27 оноос өснө гэсэн л таамагтай л явж байгаа. Яг гэхдээ энэ чи юу юм шүү? 27 оны 8 сард сая би нэг ганц мод ороод ирэхэд 27 оны 8 сард нэг төмөр зам орно гэхлээр энэ нүүрс чинь төмөр замаар явах уу? Тийм нүүрс төмөр замаараас явна, цэсмэл замаараас явна гэсэн. Төмөр замаараа дийлэхгүй юм байна тий? Дийлэхгүй гэсэн. Хэдэн хувийн төмөр замаараа явах вэ? За ойролцоогоор эхний тооцоогоор 30% гэж тооцоолж байгаа юм байна.